Сайн байцгаана. GC Ecos байгууллагын 2023 оны тэргүүн өдөр хэлж Эрдэнэ дагаа гэж хүн байна. Тэгэхээр GC Ecos байгууллагын 2018 оноос эхэлтэйгээр дархан цаст богд хангуула аврах үндэсний аян гэж хөтөлбөрийг урт хугацааны төслийг хэрэгжүүлж эхэлсэн байдаг. Тэгээд өдийг хүртэл 2018 оноос намар болон хаврын тарилтуудыг хийсээр одоо бид нар 2000 гаруй модыг тарьц суулгацуудыг их тэнгэрийн амны зүүн аманд GC байгууллагын санаачилсан үндсэн сэтгүүлэлд GCI Garden төслүүд төр мөн ялгаагүй хэрэгжүүлж явсан байдаг. 2018 оноос хэрэгжүүлсэн уг төсөл маань 2023 онд тэрбум мод сангийн сан буюу банкны холбоотын дэмжлэгтэйгээр бид нар энэ онд 93 сая төгрөгийн санхүүжилтийг тус сангаас аваад энэ жил 3400 мод тариалах ёстойгоос 1800 модыг одоогийн байдлаар тариалсан байгаа тийм. За энэ хүү төсөл маань намарт болоод 1600 мод тариалснаар энэ ондоо 3400 мод тариалах. Ингээд банкны холбоодоос авсан дэмжлэгийн тусламжтайгаар бид нар 3 жилийн хугацаанд нийтдээ 5000 мод тарихаар төлөвлөд ингээд ажиллаж байна. GC Ecos салбар байгууллагын төслийн орооны захирал төвлөрдөр байна. За залуу төсөл маань энэ жил 3400 мод тариалахаас хавартаа нэг 1800, намартаа нэг 1600 мод тарина. Нийтдээ 6 төрөл зүйлийн мод тарьж байгаа. За хаврын хувьд хэлэхэд бол бид нэг 1000 орчим шинэс, нэг 200 орчим хайлаас, за нэг 50 орчим гацуур, тэгээд нэг 100 гаруй одоо улаас гэх юм те тариад явж байна. Тэгээд бидний хувьд бол одоо тариалтан дээр бол хамгийн одоо хүндрэлтэй асуудал маань юу гэхээр бид нөгөө уулын ингэр дээр буюу тэнгэрийнхаа зүүн ам дээр тарьж байгаа учраас услахааны системээ дээшгээ шийтгэхэд нэлээд хит хитэн компрессор юм те ус шахдаг юмыг дамжуулж дээшгээ шахаж услахааныхаа системийг явж байна. Услахааны систем нь ерөнхийдөө нэг 14 хоногт нэг удаа услахааны систем нь тогтмол хийгдээд явж байгаа. За одоогийн байдлаар бол ургалтын явц маань нэг 80 орчим хувьтай ургалт амжилттай ургасан байна. За үүнээс бол шинэс бол 100% ургасан байна. Хамгийн муу ургаж байгаа нь бол хайлаас байна. Тэгээд бид нар хайлаас дээр бол намар дээр нөхөн тарилтаа тарихаар юм бэлтгэл ажил хангаад ажиллаж байгаа. Хайлаасны ургалтыг ер нь бол нэг 30 орчим хувьтай л ургасан байгаа. 70% нь ерөнхийдөө ургах боломжтой болсон байна. Тэгээд хайлаасан дээр гол юм бид нар тээвэрлэлтийн явцад алдаа гаргасан болоо гэсэн манай ой инженерүүдийн дүгнэлт гарсан. Тэгээд энэ дүгнэлтийн хүрээнд бол бид нар хамтарч байгууллагууд бол юмнуудаа гэрээ байгуулсан хүнсэн дээр тэгээд дараагийн нөхөн тарилтуудыг нь бол хийхээр төлөвлөөд намар гэхэд бол ер нь бол нөхөн тарилтаа хийчихнэ гэж шаардсан. Энэхүү залуу төсөлд маш олон залуучууд, хувийн хвшлийн байгууллагууд болон төрийн бас байгууллагууд оролцсон. Хамгийн түрүүнд дуртад GC Монгол байгууллагын гишүүд, GC Монгол байгууллагын удирдлагууд оролцсон. Мөн байгаль орчны яамнаас дэд сайд болон сайд нар маань ирж оролцсон байна. Түүний бүрэлдэхүүнүүд мөн 20 гаруй хувийн хвшлийн компаниуд үүнд дуртахад Maximus Distribution компани байна, Орчил Group байна, гихвчлэн компаниуд ирж оролцсон байна. Мөн зайлшгүй дуртах хэвээр юм дотоод хэргийн их сургуулийн маань ирж оролцсон. Мөн гандан гişлийн хийдийн маань ламнар бас ирж оролцсон байгаа. За одоо бидний хэрэгжүүлж байгаа үндсэндээ талбай бол их тэнгэрийн амны зүүн амд байрлалтай 8 га талбай дээр одоо энэ хүү төсөл маань хэрэгжиж байгаа юм аа. Яагаад богдуулын ингэрийг ялангуяа сонгож ийнэ гэхээр за богдхан уулаа хамгаалах үндэсний аян гэдэг аян зарласан. Нэгдүгээрх нь хоёрдугаар нь юу гэхээр богдхан уулын экосистемийг аюулгүй байдлыг хангах гэдэг зорилготой байгаа. За өнгөрсөн хугацаанд бол одоо богдхан уулын залуу одоо бүрдэл жилээс жил багасж байгаа. Тийм учраас залуу ойгийн богдуулалтаа бий болгох зорилготой. Мөн урд туулгал урсж байгаа. Тэгэхээр энэ голлын одоо эргэц усны түвшинг сайжруулах тэр зүйлд энэ модны үүргээр оролцоо маш өндөр нөлөөтэй байдаг учраас энэ хэсгийг сонгоод явж байгаа. За тэгээ бид нар бол энэ жилдээ бол ерөнхийдөө энэ зүүн ингэр дээрээ байх бол ийшээгээ ингээд зүүн ингэр лүүгээ ингээд цаашаа ингээд үргэлжлээд ерөнхийдөө модоо тарих тийм зорилготой. За GC Ecos салбар байгууллагын тус хэрэгжүүлж байгаа төсөл маань тэрбум мод сангийн хэрэгжүүлж байгаа төслийн хүрээд чиглэл 2 буюу олон нийтийн оролцоотойгоор ойжуулах гэдэг энэ төслүүд дээр хамрагдаж ажиллаж байгаа. Тэгэхээр энэ төслийн хүрээнд бид нэр GC Ecos салбар байгууллага болоод GC Монгол байгууллага иргэдийн оролцоог илүү их нийт түгэх гэсэн нэм зорилготойгоор оролцож байгаа бөгөөд бид нэр зөвхөн тарьц суулгацуудыг тухайн компаниас нийлүүлээд олон нийтийн оролцоотойгоор ойжуулах гэсэн ийм төслийн хүрээнд ажиллаж байгаа учраас энүүгээрээ бусад төслүүдээс одоо ялгаатай давуу талтай байгаа юм аа. Тэгэхээр одоо бүх
одоо гишүүдэд GSE Монгол байгууллагын гишүүд, GSE Экосл байгууллагын гишүүд мөн иргэдийн оролцоог нэмэгдүүлснээр экологийн боловсролыг олон нийтэд нээлттэй түгээх гэдэг ийм ажлуудыг бид нэр хэрэгжүүлж байгаагаар гол онцлог байгаа талтай байгаа. За усалгаа, арчилгаа, хяналт гэдэг хэсгүүд байгаа. Тэгээ тэрэн дээр ямар хөө процесстэй явж байгаа гэхээр услагааг бол 2-7 хоног тутамд хийж байгаа. Мэдээч ой инженеруудын маань зөвлөснөөр болон бидний зорж байгаагаар юу гэвэл ой модоо ургуулж тарихтаа ер нь бол байгалийн тогтцох шиг тийм байдлаар ургуулна гэсэн зорилготой байгаа. Тийм болохоор моднуудынхаа тарьцагчдаа ер нь бол яг нэг ийм стандартад тогтсон хэвшмэл стандартад баригдуулахгүйгээр аль болох ой мод яг өөрөө цаанаасаа ургаж байгаа юм шиг хийсэн байгаа гэж. Модныхоо хувьд гэх юм бол бид нар чинь нэг 30-аас нэг 80 орчим см-ийн өндөртэй нэг 2-оос нэг 5 орчим насны моднуудыг тарьж ургуулад явж байна. Бидний одоо төсөл санаачлагч нар дээр гол үүргээрээ үзүүлж байгаа юмс нь тэрбум мод сангийн ой инженерийн зөвлөх болон манайд өөрсдийн дотоодын ой инженерийн зөвлөхөд илүү гол үүргээрээ ажиллаж байгаа. Тэднэрт бас баярлалаа гэж хэлье. Залуу төслийн маань хэрэгжиж байгаа талбайн хувьд болохоор их тэнгэрийн зүүн ингэр дээр байгаа. Тэгээд зүүн ингэр дээр бол бид нар өнгөрсөн хугацаанд бол нэг 1200-аад мод тарьсан байдаг. Энийгээ бол цаашаа үргэлжлүүлээд эндээ тарих, цаашлаад эдгээр ингэр амнуудыг ингээд юугаар ой модоор дүүргэх зорилготой. Залуу төслийн хүрээнд бид нар бол нэг 10,000 орчим мод тарья гэсэн зорилготой. Энэ зорилгын хүрээнд бол бид нар жил болгон өөрсдийн дотоодын санхүүжилтээр гишүүдийнхаа дэмжлэгээр бусад хувийн хвшлүүдийн байгууллагын дэмжлэгтэйгээр модыг бол тарьж ургуулж ирсэн. Тэрбум мод сангийн төсөлд өөрсдийн төслөө сонгон шалгаруулах нэг, хоёрдугаарх нь болохоор эдгээр тэрбум мод сантай хамтарч байгаа энэ банкны холбоодын дэмжлэг нь маш том үүрэг нөлөөтэй буюу бидний энэ том зорилтыг бол ингээд маш хурдцтайгаар ахиулж дээшлүүлж өгөхөд аюул том нөлөө болж байгаа гэж харж байгаа. Тэгэхээр энэ бас маш олон бусад мод тарих төслүүдэд нэлээд том дэмжлэг болж байгаа гэж харж байгаа. Банкны салбарын санаачилсан энэхүү тэрбум мод сан, тэрбум мод ой гэдэг энэ санаачлага бол маш их таалагдж байгаа. Тэгээд эдгээр одоо эдийн засгийн нөхцөл байдлаас үл хамааран банкны салбарууд маань байгаль орчин дээлтэй эдгээр томоохон төслүүдэд маш том хамжигч дэмжлэг салбар байгууллагууд нь болж ингэж оролцож байгаад маш их баяртай байна. Зөвхөн банк санхүү гэхээр зөвхөн эдийн засгийн эргэлтэнд биш юм байна. Энэ бол байгаль орчинд эдгээр банкны салбарууд нь маш том үүрэгрээ нөлөөгөө оруулж чаддаг гэж харж байгаад айгүй гоё баяртай байна. Мөн тэдгээрс банкны салбаруудын холбоонд нэгдсэн, төсөлд нэгдсэн бүх банкудад маш их баярлалаа гэж хэлье.